За сайн байцгаана уу? Gemma Miracle-ийн хүндэт лидерүүд минь ээ, хүндэт захирлууд минь. За өнөөдөр Gemma Multi-User-ийн 3 дахь хичээлийг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байгаа. За хамгийн ихний нэгдүгээр хичээл бол Gemma Multi-User бидэнд яагаад хэрэгтэй тий? За тэр хэрэгэлтэй байх үндслүүдийн талаар хэдүүлээ хамт дурдсан бол 2 дахь хичээл дээр түүний үндсэн зарчим хэрхэн хэрэглэх аргын талаар хүргэсэн байгаа. За энэ 3 дахь хичээл дээр болохоор бид нэр хэрхэн угсрах тий. За хэрэглэх явцад үр дүнгууд ямар үр дүнгууд гарсан тэр бодит жишээ хэдүүлээ хамтдаа харан өнөөдрийн хичээл бол үргэлжлэх болно. За тэгэхээр Multi-User маань өөрөө сабан бог шампунь хэрэглэхгүй байх боломжтой, айгуах шингэн хэрэглэхгүй байх боломжтой, угаалгын унтаг хэрэглэхгүй байх боломжтой эдгээр боломжуудыг бол биднэрт тий хэлсэн байгаа тий. Яаж хэрэглэх аргыг нь бас та бүхэнд өнгөрдөг хичээлээр бол дурдсан байгаа. За тэгээд Multi-User маань дотроо ийм 4 янзын төрөлтэй. За хамгийн ихнийх нь энэ шүршүүрэн зориулттай ванны зориулттай Multi-User байгаа. За ванны зориулттай дотор зориулсан фильтр бол энэ тэ хажуу талд энэ гарсан байгаа. Энэ фильтрийг хийж зөв шүүдэг зориулт нь бол гарсан байгаа. За хажуу талынх нь болохоор галтаагааны зориулттай энд байна. Угаалгын машины зориулттай бол энэ байна. За хөдөө аж ахуй буюу тусгай зориулттай гэж нэрлэдэг. Ер нь бол энэ хөдөө аж ахуй ногоо тариаланд бол ашиглах зориулттай бол энэ байдаг. За тэгээд угсрахад ч гэсэндээ маш амархан галтгооных шүршүүрх хоёр бол шууд амархан уртлын тайлал авал угсарчдаг. Ер нь бол олон улсын стандартанд нийцсэн угсралттай байгаа. Харин Америкт хөдөө аж ахуйн зориулттай угаалгын машины зориулттай хоёрыг өсвөрлүүлэхэд нэлээд яривхтай байгаад байгаа. За тэгвэл угсрах тий байдал нь бол ийм байгаа. Хинч хүссэн би ч гэсэн яагаад амархан угсарчдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр угсрахад бол маш энгийн байгаа. За эндээс нөгөө шүршүүрэн зориулттайг анзаарах юм бол 2 янз байдаг. Нэг нь тэр 2 янзын нэг нь аяны зориулттай гэж орж ирдэг байхгүй юу? Аяны зориулттай дотор энэ уртлын энэ холбогч нь богинохон болчдөг. Энэ хэсэг богинохон болдгороо аяны зориулттай гэж үзнэ. За ер нь бол айлууд уртыг бол суулгаад байгаа гэсэн үг. За тэгээд галтаагааны зориултыг болохоор нэг галтаагааны хочин тий нэг л очисон маань юм 2 янзаар угсрах боломжтойгоор байдаг гэсэн үг. За таны галтгоо тий танаа галтгоо иргэдэг төмөр хэсэг байгаа бол тэрийг нь суллаж аваад энийг хийгээд болно гэсэн үг юм байгаа. За энэ жижигээр нь за энэ жижиг хэмжээтэй бол энэ шууд шулуун байдлаараа угсрагдаж байна гэсэн үг л дээ. За энэ хэсгийг нь татаад авчих юм бол тэгээ энэ хэсгийг авах юм бол шууд ингэж угсрагдана гэсэн үг. Байж байгаа шууд доошоо гойждгоор юм уу? Энэ махир хэлбэрээр нь буюу энэ солонгост бол чабара гэж нэрлэдэг. Махир хэсгээр нь байрлуулах юм бол та энийг хийж өгчөөж шууд махир хэсэг нь байрлагдана чабара хэлбэртэй болно гэсэн үг. За тэгээд та бүхэн бас Gemma Монголын каталог монгол хэл дээр орчуулагдсан. Тэр каталог дээр яг ингээ хэрэглэх бүх арга заавар бүгд монгол хэл дээр байгаа болохоор та бүхэн тэр номны хэрэглээг бас маш сайн ашиглаарай. Ном та нарт бол эхний хэмжээний мулчианжуулагчийн тэ бүх ойлголтыг хангалттай өгөх хэмжээнд бүрэн дэлгэрэнгүй бол байгаа. За тэгэхээр энэ Gemma Multi-User-ийн Монгол Gemma-гийн номон дээр их тэрнээс бол их мэдээлэл авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн тэрийг бас маш сайн авч уншиж судлахыг бол хичээгээрэй. Тэрэн дээр угсрахтаа анхаарахад те юу бид нэр
гэдэг бүх тайлбарууд нь бол байгаа. За тэгэхээр энэ хэсэгт бол одоо угаалгын машиныг зориултдаг. Одоо хэрхэн ухсрах вэ? Тэр энд солонгост болохоор шууд эргүүлэл тайлал хийгээд болчдөг. Их амархан. Хөдөөж хан зориулттай ч юм яг солонгостой бол ухсрахад эдгээр амархан байгаад байдیں۔ За тэр ихнийх нь угаалгын машин зориултаа ухсрах байдал энд болохоор хөдөө аж ахуйн зориулттай ухсрах байдал ингэж харагдаж байгаа. За тэгээд ном аваад илүү сайн дэлгэрэнгүй мэдээлэлтэй манайхан танилцаарай. За энэ дээр болохоор ЖЭМ малчаанжуулагчийн одоо авсан чухал сертификатуудын талаарх мэдээллүүдийг бол үргэлжлүүлэн хүргэнэ. За энд одоо ISO бол манай Монголд бол маш олон хүмүүс ер нь бүгд мэддэг. За тэгэхээр ISO-гоос хамгийн анх бүртгэгдээд дөнгөж одоо 15 оны 12 сард хамгийн анх үйлдвэрээс гараад шууд одоо ISO-д бүртгүүлсэн байдаг. За тэгээд үргэлжлээд ISO-гийн байгаль орчны сертификатыг хүртэл авсан л да. Тэгэхээр энэ өөрөө байгаль орчинд хамгаалах үйлсэд асар их хувь нэмэр оруулж байгаа гэдгийг нь үүгээр бас одоо гэрчилж болох юм байгаа. За тэгээд бүтээгдэхүүнийхээ брендийн бүртгэлийг бол хийлгсэн одоо сертификат бол энд байгаа. За тэгээд хамгийн анх одоо 16 оноос эхлээд Америкийн нэгдсэн улсын FDA буюу Food and Drug Administration-аас одоо хүлээн зөвшөөрөгдсөн одоо сертификатаас авсан байгаа. Энийг бол жил болгон авч сунгадгаараа бас онцлог байгаа. Удахгүй 2021 оны байдлыг гэсэндээ миний хувьд бол хавсралт болгож энд бэлдэж оруулсан. За тэгэхээр Молчанизер маань одоо соронзын хүчийг ашиглаад ням бактерийг устгаж чаддаг гэдгээрээ бол гайхалтай хэдүүлээ өмнөх хичээлдээр бол үзсэн байгаа. За эдгээрийг бол бүр баталгаажуулсан баримт нь одоо хүртэл бий. За тэгэхээр энэ хэсэгт одоо Молчанизер орсноор мөн эрдэнэ соронзон хачуулууг ашигласнаар за тэгээд энд ионы хэмжээ, ион үйлдвэрлэх явцын ион хэр их хэмжээгээр одоо үйлдвэрлэдэг зэрэг бүх мэдээлэлүүд бол энд мэдээлэлээр бол лабораторийн шинжилгээний бичгүүдийг бүгдийг хавсгарч өгсөн байгаа. За эхний ээлжинд бол энд одоо эрдэнэ соронзон хачуулсан одоо радар буюу одоо хүний биед хортой идэвхтэй туяа ялгардаг ер нь ихэнх чулуунаас ялгардаг бол энэ чулуунаас тийм одоо хортой туяа ялгардаггүйг бол гэрчилдэг юм бичиг байгаа. За тэгээд мөн ЖЭМ малчаанжуулагч маань Америкийн нэгдсэн улсын одоо EMSR гэж лабораторид ням бактери устгах байдлын талаарх одоо шинжилгээнд орсон байдаг. Тэндээсээ мөн энгийн ням бактериас гадна супер ням бактерийг хүртэл маш гайхалтай устгаж чаддаг одоо бүтээл гэдгийг бол эвгээр ингээ гэрчилж өгж, нотлогоожуулж, баримтжуулж авсан байдаг. Тэгэхээр хэрвээ та бүхэн нараас хэн нэгэн баримт шаардах юм бол үндэслэл шаардах юм бол та бүхэн эдгээрийг бол хавсаргаад үзүүлэх боломжтой байгаа. Энэ нь мөн ЖЭМ Монголын номон дээр хаанаас ирсэн ямар онцлогтой бүх мэдээлэлүүд нь бол байгаа. За тэгээд манай малчаанжуулагч маань бас одоо World Ethiopia Association гэдэг дэлхийн харшилтай иргэдийн нийгэмлэг гэж байдаг. За дэлхийн харшилтай иргэдийн нийгэмлэгийн одоо сертификатыг эзэмшдэг. Дээр нэмээд энэ байгууллагаас хүндэж шагналыг нь хамгийн дээд шагналыг нь хүртэл одоо авсан байдаг. За энэ дэлхийн харшилтай иргэдийн холбооны нийгэмлэгийн одоо ийм WAA гэсэн энэ тэмдэг байна л да. Энэ нэрөөсөө марк нь гэсэн үг. За энэ маркийг бол манай малчаанжуулагч маань бол ашиглаж байгаа. Тэгэхээр харшилтай хүмүүсийн хувьд бол шууд юу яд юм байна лээ. Ямар ч одоо сабан баг шампунь хэрэглэхгүй
одоо эмчнэр нь хориглцдаг, үүнийг бүх хэрэглэгээд сабан баг шампунь харшлыг улам өгдрүүлж улам сэдрээдэг учраас хориглосон залттай байдаг. Тэгвэл одоо бид нар мулчиунжуулагчийг хэрэглэснээр яг уу савн хэрэглэхгүй байх боломжтой, биеийн шингэн савн хэрэглэхгүй байх боломжтой, шампунь хэрэглэхгүй байх боломжтой. Тэгээ эдгээр үндэслэлүүдээр үндэслэн энэ тэмдгүүдийг бол авсан байгаа. За тэгээд энэ болохоор манай Канадын нэгдсэн улсын Фисагийн лабораторид Эрдэнэ саранзан хашчулуу орсон мулчиунжуулагчийн маань энергийн байдал ямар байгаа вэ? Энергийн байдлыг яаж хэмждэг талаар судалгаа энд бол байна. За хамгийн ихнийх нь болохоор хотын төвийн шугамны усны энерги бол ингэж харагддаг байх нь л дээ. Тэгсэн ясан цэвэр усны энерги бол ингэж харагддаг байх нь байна. За энэ бүр томоор гэрэлтэж байгаа нь ясан манай мулчиунезрийн энергийн байдал ингэж харагддаг байх нь. За тэгэхээр ийм өндөр энергитэй усаар бид нэр бас өдөр болгон усанд орж өдөр болгон өдөр тутамдаа хэрэгэлдэг хүмүүс байх нэ. За тэгээд энд манай мулчиунжуулагчийн бас авсан шагнал урамшуул байгаа. За 2017 он гэхэд бүгд найрамдах Солонгос улсын хэрэглэгчдийн ташаалд нийцсэн дээд шагнал гэдэг шагналыг авсан байгаа. За тэгээд олон улсад ч гэсэндээ маш хүчтэй борлуулагдаж байгаа. Шагналууд байгаа. За түрүүн ном дээр гарсан хэсэг маань энд давхар давтагдаад орж ирсэн байна. За энд түрүүн хэлсэн Америкийн нэгдсэн улсын FDA-ийн сертификатын 2021 оны хүчинтэй байдлыг бол энд хавсаргалаа. Энэ нь болохоор 2021 оны 1 сарын 1-ээс эхлээд 2021 оны 12 сарын 31 хүртэл ахин апдейт хийж сунгаснаа. Энэ дэгвэрийг гэрчлэгээ та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр мулчиунжуулагч маань 19 оны 4 сарын 21-ний өдөр бүгд найрамдах Солонгос улсын Жаньянгши гэж шагналд авсан байдаг. За энэ шагнал маань болохоор маш том шагнал л да. Дэлхийн хэмжээнд бол Нобелийн шагнал гэж байдаг хүн төрлөختнийг манлайж уриалж чадсан шагналыг бол Нобель өгдөг. Яг үүнтэй төстэйгээр бүгд найрамдах Солонгос улсын дотоод дахь Нобелийн шагнал гэж нэрлэж болохоор шагналын нэрийг бол Жаньянгши гэж нэрлэдэг. За энэ бол бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хүлээн зөвшөөрч ийн гэсэн үг юм байгаа. Жаньянгши шагнал тэрвээ хамрагдаж чадвал. За тэгэхээр Жаньянгши шагналын хувьд бол би нэг товчхон мэдээлэлд өнгөрий. Дараагийн удаа Жаньянгши гэж юу нь яг ямар утгатай талаар ахин нэг тусгай видео бас бэлдэж оруулахыг хичээе. За тэгэхээр Жаньянгши гэдэг хүний нэр байгаа. Сэжун хааны үед өөрийн уустаа маш том гайхалтай бүтээлийг бүтээжсэн эрдэмтний нэр байдаг. За бага залуу балчир наснда маш хүнд хэцүү орчинд өссөн хэрнээ агуу тэр бүхэл бүтэн улсын хааны таашаалд нийцсэн мундаг эрдэмтэн болтлоо өсөж чадсан ийм хүн байдаг. Тэгэхээр энэ хүний маань бүтээсэн бүтээл бол 3 том бүтээлийг бүтээж тухайн үеийн ард иргэдийн амьдралд улсын хөгжилд асар том хувь нэмрээ оруулсан хүн гэж үздэг. За хэрэв бүтээлээс нь би богино 1 2 3 тэр 3 бүтээл нь ер нь юу вэ гэхээр нэгдүгээрт бол бороо хур усны хэмжээ хэр орсныг хэмждэг тийм хэмжүүрийг бүтээсэн байгаа. За хоёрт нь болохоор паан ч гэсэн аваад явах боломжтой. Ер нь бол календар шиг ийм нарны байдлыг хараад тухайн өдөр цагийг хэмжих боломжтой тийм цаг тооны бичигний бүтээсэн гэж болно. Гэхдээ тэр нь бидний мэддэг бол цаасан дээр буулгацсан байгаа Тэгвэл тэр нь ийм төмрөөр хийж
хэмждэг юм зүйл байгаа. За ямарсан цаг тооны бичиг бүтээсэн ингээд ойлгож байна. За 3 дахь нь болохоор одон орныг тэ хэрхэн дэлхийн гар хэсгийн өөрчлөлтийг одоо харах боломжтой байна. Ийм одоо хэмжих багажийг бүтээснээрээ одоо бүгд нэг тухайн үеийн одоо жусоны ард түмний одоо хөгжил асар том хувь нэмэр оруулсан гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ шагналын одоо энэ хүний нэрээр те энэ цаг үеийн хүн төрлөختний болоод бүгд нэг Солонгос улсын ард иргэдийн амьдрах орчныг илүү дэвшлүүлж те одоо гайхалтай хэмжээнд амьдрах төр боломжийг олгож байгаа бүх нээлтүүдэд бол энэ шагналыг өгдөг байгаа. За тэгэхээр энэ шагналыг 12 сарны 4 сарын 21-ний өдөр авч байсан. За миний хувьд бол Монголоос яг энэ шагналт одоо сургалтаа давхиж явж байгаад яг энэ шагналын өдрийг тааруулж бол тэр өдөр Монгосын бодлоос буугаад шууд одоо төрийн ордон руу давхиж байсан. Үнэхээр ч бас нэр төрийн хэрэг байсан. Манай компани хувьд энэ шагналыг авч байгаа нь их бахархмаар сайхан үйл явдал болж байсан. За тэгвэл энэ дээр өөрчлөлт манай юу одоо Ocean Pad буюу Ocean Pad те за өмнөд бид нар газардуулж гудас гэж орчуулад байгаа. Тэр гудас маань хүртэл одоо Жангян шил шагналыг авсан байгаа те. За дээр нэмээд манай агаарын хонжуулагч бас Жангян шил шагналыг авсан байна. За тэгэхээр эдгээрийг манайхан бүгдээрээ мэдэж авч байхад илүүдэхгүй баха. Ингээд 15 оны одоо 12 сард манай Молчоонжилж үйлдвэрээс гарсан. За үйлдвэрээс гарсан даруйда ням бактери устгах шинжилгээнд бол орсон. За энд харагдаж байгаа байдал бол Солонгосын KCL гэж лабораторид те одоо хэрхэн ням бактери устгах байгаа байдлаар одоо юунд туршилтанд орсон. Тэгээ одоо энэ шинжилгээнийх нь үр дүн байгаа. За 10 минут байлгаад ер нь бол усанд удаан байлгах тусмаа үр дүнтэй. За 10 минут байсан ч гэсэндээ 99% ням бактерийг бол устгаж чадсан байдлын одоо дүн шинжилгээ бол яг энд байгаа. За түрүүн хэлсэн одоо слайд манайхан энд давтаж гарч ирээд энийг бүр томоор нь энэ Америкийн нэгдсэн улсын FDA-д хүлээмжшүүлэхийн тулд Америкийн нэгдсэн улсын дотоодод бол юунд орсон байх хэвээр байдгийн байна л да. Одоо юм шинжилгээнд орсон байх хэвээр мөн адил лаборатори. За тэгэхээр энгийн ням бактери буюу одоо энэ хэсэгт бол Salmonella, за Enterica, бүдүүн нарийн гэдэсний одоо бактери гэдэг. За энэ бактериудыг бол энгийн бактери гэж үздэг юм байна. Энэ бактериуд маань те за Цельсийн 30 градус, 25 градус, 20 градустай байлгаад за хэр өгсөн хугацаас өгдөж байгаа. Ингээ байлгаад үзэхэд бүгдэнд нь ясан 99% одоо ням бактерийг устгаж чадсан. За энд болохоор супер бактери за MRSA, Listeria гэдэг энэ супер бактериудыг хүртэл ясан манай GMO мулчаамжуулагчаас гарч байгаа ус маань одоо устгаж чаддагаараа өнөөдөр корона гээд дэлхийд тэр аяараа өнөөдөр тэг хүн төрлөختөн ахин нэг шин одоо зүйлд тэг тулгараад ямар ч байсан 19 он за 20 он бол тэр чигээрээ коронавигаар амсгалсаар хагаад дууслаа. 21 он ч гэсэндээ ямар ч гэсэн тун удахгүй бол вакцин гараад ер нь бол сайхан цаг наашилж байна. Тэгэхээр корона маань өөрөө агаар туслын замаар халдаж байгаа. Мөн ариутгал тий цэвэрлэгээ гэдэг зүйлийг маш өндөр хэмжээнд бол шаардаж байгаа. Яг энэ үед одоо мулчаамжуулагч бол үнэхээр хүн төрлөختөнд бол гарцаагүй хэрэгтэй зүйл байгаад байгаа. Ирээдүйд ер нь ням бактеритай вирустэй тулалдах одоо үе ирсэн гэж ер нь бол бас олон эрдэмтэд бол тэгж ярьдаг л да. 20 он, 30 он, 40 он, 50 он ер нь бол маш олон төрлийн вирусууд ихтэй байх одоо хандлагатай гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр энэ цаг үед бол манай энэ
одоо молчон онжилжил гарцаагүй хэрэгтэй одоо бүтээлүүдийн нэг бол муймаа. Өнөөдөр бид нэр усыг бол хэрэглэхгүй байна гэж байхгүй тий. Усыг бүх тохиолдолд хэрэглэдэг. Бидний амьд оршин тогтнох мөн чанар уснаас хамааралтай байдаг. Тэгэхээр одоо та бүхэнд маш хэрэгтэй одоо бүтээл бол гарцаагүй жим молчонжуулагч юм аа. Гэртээ хайртай хүн болгоны одоо өөртөө хайртай хүн болгоны, эх орондоо хайртай хүн болгоны, их дэлхийгээ хайрладаг хүн болгоны хэрэглээвэл гарцаагүй молчооны зэрэг гэдэгт бол миний хувьд бат итгэлтэй байдаг. За тэгэхээр жимо молчоонжилчиг болохоор одоо хэрхэн хаана яаж те хэрэгжилж байгаа талаар одоо хэвлээ хамтдаа харцгаая. За урамл ногоо ургуулахад ч гэсэндээ үргэлжлэгээ хэлэхэд асар сайн үр дүнтэй одоо жишээ бол энэ зургийг бол харахад ойлгомжтой. Эхний зураг бол энгийн ус цэвэршүүлэгчнээс гаргаж авсан усаар одоо энэ чихэртэй төмсөг төмсийг үргэлжлүүлж үтсэн байна. За тэгвэл дараагийн байдал нь энд одоо хотын төв шугамнаас гарч ирсэн усаар үргэлжлүүлсэн байдал бол ингэж харагдаж байна. За энэ хэсэг болохоор жеммагийн усаар үргэлжлүүлсэн байдал. За яг адилхан 1 сарын хугацаанд өршлүүлэхэд ийм гайхалтай өөрчлөлтийг бол харж чадж байна. За тэгээд жеммагийн усыг бид нэр одоо хувцас хийм цэвэрлэгэнд өгөхдөө тий заавал тэгж өгөх шаардлагагүйгээр одоо иймэрхүү байдлаар бид нэр цэвэрлэгээ хийх боломжтой байгаа. Үлгэж тавиад жеммагийн шүршүүр услаад энэ удаан байх тусам өнгө орно. Тэ энэ усанд удаан байх тусам өнгө орно. За хэрвээ та аливаа зүйлийн өнгийг сэргээ гэж бодвол нэг хонуулаад усаа зайлаад дахин нэг хонуулаад тэгэх юм бол одоо аливаа зүйлийн гадраг өнгө нь маш гоё сэргэж өгдөг байгаа. За тэгээд энд дараагийн жишээ бол арьсан гутал хувцсыг хүртэл одоо бид нар жеммагийн усаар угааж болно гэж үздэг. За хаях гэж яг цэвэр арьсан гутал байх ёстой. За хаях гэж байсан энэ гутлаа жеммагийн усанд тий үнэхээр үний юм бол туршаад үзье гэж одоо энэ хүн хэдэн гутлуудаа ол жеммагийн усанд тэгээд нэг хонуулаад тий дараа нь нэг хоносныхаа дараа одоо сүдэр газар хатаасан. Ерөн сүдэр газар хатаах хэрэгтэй гэж зөвлөдөг. За нэг хоног хонуулчаад сайхан зүйлгээд ингээд тавьсан чинь ийм гоё өнгө орсон гэж одоо энэ бол цэвэр одоо манай жеммагийн солонгос лидерүүдийн хийсэн туршилтын үр дүнгууд байгаа. За мөн бид нэр аяг тавг ясан одоо угаах талаар ярьдаг. За үн дээр одоо би нэг яриа л да. Ингээд энэ түлэгцэн сав суулгах хүмүүст ингээ харуулдаг. Тэнгүүт нөгөө зөвхөн жеммагийн усанд байлгаж байгаа л тэгэл дараа нь бүх товхрол зөв зүгээр болно гэж ойлголдог л доо. Тэгэхээр хэрвээ таны эргэн тойронд те танай гэрт ийм сав суулга байгаа бол жеммагийн усанд хийгээд нэг 4-5 цаг байлгасныхаа дараа та ширүүхэн зүлгүүрээр бариад зүлгэхэд яг уу бид нар дараах үр дүнгуудыг бол үзэх боломжтой. Тэгэхээр заавал зүлгүүрээр зүлгэх хэрэгтэй байх нэ. Маш жижигхэн хэмжээнд бутарсан ионцсон ус маань одоо гадаргуунд хүртэл маш сайн нэвчиж очих чадвартай. Тэгээ одоо энэ төлөгдсөн байдлыг гэсэндээ ясан маш жижигхэн ширхтэй учраас нэлээд сайн одоо гадаргууд нь хурж очиж чаддаг гэж үздэг. Тэгэхээр заавал яасан дэвтээснийхаа дараа заавал сэрэн зүлгүүрээр зүлгэж өгөх хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ одоо ресторан цайны газрууд хэрвээ байгаа бол маш сайн анхааралтай сонсоорой. Энэ бол Монголд намайг сургалт хийхээр явснаас хойш ер нь маш олон газрууд бол молчоонжуулагчийг авч суйрлуулад олон гайхалтай үр дүнг бол үзсэн байгаа. За тэгээд энэ бол би өөрийн биеэр очиж үзэж байсан одоо Солонгосын Инсадунд байдаг Үнхянгүн гэж одоо цайны газар байдаг. За энэ Солонгтанжи буюу дан махаар одоо шүл хийдэг газар байгаа. За махны шүл. Өмнө нь энэ газар маань сард 80 тонны ус хэрэгэлдэг
Тэ. За тэгээд 200 литр аяг угаах шингэн хэрэглэдэг байсан газар маань мулчаанжуулагчийг 5 газар суйрлуулсны дараа 40 тонн ус хэрэглэдэг. Ясан аяг угаах шингэн огт хэрэглэхэ болсон ийм үр дүн байдаг. За тэгэхээр энэ нь өөрөө одоо маш чухал таа байгаа юм л да. Хит имийн усыг бид нар маш ихээр зарцуулдаг байсан бол яасан 70%, 50%-ыг нь басгаж өгч чадаж байна. За тэгээд 200 литр аяг угаах шингэн хэрэглэдэг байсан газар огт хэрэглэхэ болоод гэдэг чинь энэ өөрөө одоо усны байгаль экологийн асуудал гэсэндээ өндөр хөрөнгө оруулалт хийж байгааг бол харах боломжтой байна. За тэгээд энэ газар ч гэсэн дахиад би өөрийн бэр энэ газар ч одоо ярилцлага авч ирсэн л да. Тэгээд яхад ийм махаар хоол хийдэг, маш их тос гардаг газар жилд 2 удаа тэр бохирийнхоо шугамыг сольдог юм байна. Одоо цэвэрлүүлдэг юм байна. Сольдог биш, цэвэрлүүлдэг. Тэр нь яагаад вэ гэхээр маш их тос ялгардаг учраас амархан бохирын олон бөглөрчдөг. Тэр тосыг яах нь одоо авахын тулд цэвэрлүүлдэг юм байна л да. Тэгсэн жимүү мулчаанжуулагчийг суйрлуулсан газар огт одоо солих шаардлагагүй. Тэнд цэвэрлэгээ хийх шаардлагагүй. Бохирын хоолой шиг цэвэрлэгээ хийх шаардлагагүй одоо болсон тохиолдолд нэлээд олон байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ ч гэсэндээ одоо бидний ажилд их чухал хэрэгтэй одоо тоо юм аа. За тэгээд жимүү мулчаанжуулагч маань оксониум гэдэг зүйл орсон байдаг. Оксониум маань өөрөө яадаг гэхээр аливаа зүйлийн өнгийг сэргээх чадвартай, урдийнх нь хэв байдлыг хадгалж өгч чадвартай гэж бид нэр өмнөх лекцэн дээр бол дурдсан байгаа. Тэгэхээр оксониум орсны одоо шид бол энэ бид нар дэлгүүрээс аваад нэг ногоо хэд хонуулахад амархан шалчаагаад одоо хайхаас аргагүй болдог бол одоо таад хэрэггүй Жимагийн ус хэрэг байгаа бол мулчаанжуулагч байгаа бол түүнээс гарсан усанд дэвтээгэл болоо. Тэгэхээр та эргээд юм гайхалтай одоо үр жимсээ хэрэглэх нь байна. За энд одоо махны хавтгаан дээр тавихаас өмнө махны хавтгай буюу одоо нэм бактери хэрхэн тогтсон байдлыг бол энд харсан байгаа. 24744 нэм бактери тоологдсон байгаад за жимагийн одоо усаар угаасны дараа 746 уулжинд бол багассан байна. За дээр нэмээд энэ одоо нохой байгаа. За энэ нохойны хувьд арсны ингээ өвчлцэн энд бол арсын өвчлсөн энд юм гарсан байна. Энд юм гарсан байгаад нохой зөвхөн одоо хүнээс масан чандрын шампунь хэрэглэдэг гэж байгаа нохойны хувьд. За тэгээд нэг одоо өвчсөн тохиолдолд амтны эмнэлэг дагуулж явахаар их хүнтэй тусдаг. Нэг удаа очиход 70-80 мянган вон болдгийм байна л да. Тэгвэл жимагийн усаар одоо угааснаар энэ нохой маань 10-аас 14 хоногийн дотор бол арсных нь өвчин ямар ч асуудалгүй зүгээр болсон байдаг. Тэгэхээр энэ ч гэсэндээ ер нь нохой муур тэждэг айлуудад бол бас их хэрэгтэй мэдээлэл байх бах. За тэгээд ус нь ингэж юм гардаг. За ядаргаасаж ингэж за ус нь маш их унаж байгаа. За ер нь бол халзан иймэрхүү хүмүүс мөн жимүү мулчаанжуулагчийн усыг одоо хэрэглээд түүнийг савлаас шүршдэг савнд хийж бирүүгээ шүршээд за өдөр болгон санах болгондоо байнга шүршиж өгж явах хэрэгтэй. Давтамжтайгаар ер нь бол нэг 4-5 удаа одоо асуудалтай хүмүүс масан шүршиж өгж явах хэрэгтэй гэж зөвлөдөг. За тэгэхээр огт шампунь бок хэрэглэхгүй болоод эхлэхээр одоо хүний ус эргэж масан ургаж эхэлдэг юм байна. Тэр жишээ бол энэ бидний нүдэн дээр харагдаж байгаа. Тэгэхээр шампунь, савн хэрэглэхгүй байхын тулд бид нар яасан энэ бэлгийг хэрэглэх ёстой. За энэ бэлгийн хэрэглээг бол огт мартаж болохгүй, маш сайн хэрэглэх ёстой байгаа. За энгийн одоо ийм харшил, диатез хөлн дээр гардаг ийм хөлний өвчин маань одоо өдөр болгон жимагийн усанд 20-30%, за
удаан байх тусмаа ер нь бол сайн л да. 30-аас 40 минут өдөр болгон хэвтэх хэрэгтэй. Тэгж чадах юм бол одоо арсны бүх төрлийн асуудлаас бол салнаа. Эний одоо жишээ бол энэ эхний хүүхэд бол энэ ингийн одоо диатезтэй хүүхэд байна. За энэ нь бол хоёр дахь нь харшилтай хүн байна. Гурав дахь нь ясан одоо хөлн мөгөнцөрсөн хүн байна. За ийм жишээнд та бүхэнд ингээ харуулчих. За энэ болохоор бас л одоо бидний манай багт гарсан одоо молчоонжуулагчийн гайхамшиг байдаг. За энэ хайрцуулт гэдэг өвчин маань өнөөдөр шинжлэх ухаан юунаас болж үүсдгийг нь яаж амжилахээ ер нь бол олж тогтоож чадаагүй байгаа арсны өвчнийг хэлдэг. За энэ хайрцуулт маань хүртэл ясан Жеммагийн усанд өдөр бүр 30-аас 40 минут хэвтээд за ер нь одоо ахаад нэг зүйл анхааруулхад Жеммагийн усанд өдөр бүр 30-аас 40 минут хэвтэх тусам нөгөө анх орж байгаа хүмүүсийн хувьд бол өвчнийг нь сэдрээж улам одоо ихсэн. За энэ үед ч гэсэндээ та бүхэн одоо ихсэх нь бол гарцаагүй хэвийн таны одоо ус энэ танд бол үйлчилж эхэлж байна гэж бол ойлгох хэрэгтэй. Маш жижиг хэмжээтэй бутарсан одоо янц ус маань арсныг гүн рүү нэвчиж орж өгөөд гүнээс одоо хүний арсыг бүгдийн сайхан цэвэрлээд төрөх явцвал ер нь төрж гаргах явцвал одоо арс сэтэрж байгаа байдлыг үүсгэнэ гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ хүний хувьд бол за ихэнд нь ийм байсан хөлтэй. За нэг сар 15 хоногийн дараа л ийм болсон байгаа. За тэгээд энэ мөн адил одоо хайрцуулттай хүн байгаа. За хайрцуулттай хүний хувьд биеийн бүх хэсэг нь бол ийм болцсон байгаад Жеммагийн усанд орсноор за нэг 2 сар орчмын дараа гэхэд бол ийм гайхалтай үр дүнг бол бүтсэн байгаа. Тэгэхээр молчоонжуулагч бол хаач хийн дээр ч утсан гайхалтай нүүр бардам байдаг. Маш олон үр дүн, маш олон зүйлийг би өөрийн нүдээр хараад өөрийн нүдээр хамт байж агаад одоо ирсэн учраас л 100% нүүр бардам итгэл байдаг. За тэгээд одоо зориулт нь бол иймэрхүү байдлаар бид нэр суйрлуулдаг байгаа. За суйрлуултын явцуудыг хараад авчих манайхан. За ер нь галтгоонд харахгүй газрууд байдаг. За энэ тохиолдолд бид нар бас тэр бочкны хэм угаалтуурын 2 ус гарч ирдэг хоолойны тэнд барьж аваад тэр доор нь барьж аваад зоогоод хийвэл бас зүгээр байгаа. Тэгэхээр энэ аргуудыг манайхан хараа сайн сураад аваарай. За дараагийнх нь болохоор суйрлуулсан байдал хөдөөжхан зорилтдаг бол орж ирж байгаа нөх болгонд ингэ суйрлуулдаг юм байна. За энийг маш сайн харж аваарай манайхан. За молчоонжуулч маань одоо өнгөрдөг хичээлэрсэнд дурдсан байгаа. Нарийн ногоон, бүдүүн ногоонд нарийн ногоонд бол маш сайн маш сайн ургуулдаг одоо ийм байгаа. Одоо гүзээлзэгний хувьд гэхэд маш гоё үнэртэй, маш гоё өнгөтэй ургац царван болгож чаддаг. Тэгэхээр ус орж байгаа хэсэг болгонд яаж суйрлуулж ин тэрийг манайхан сайн хараад аваарай. За тэгээд үгээр өнөөдрийн миний одоо хичээл өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн хичээлдээ хамт байсан Gemma Miracle багийн гайхалтай лидерүүдтэй баярлалаа. Тэгээд хамтдаа гайхамшигыг бүтээцгээе. Энэ олон гайхамшигыг хамтдаа олон хүн түгээцгээе. Бүгдээрээ сар шинэ сайхан өнгөрүүлээрэ хайртай шүү.